сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ нийлмэл өгүүлбэр. За нийлмэл өгүүлбэр дундаа adjective clause-ыг үзэх болно. За монгол хэлэнд ч гэсэн ялгаагүй нийлмэл өгүүлбэр энгийн өгүүлбэр гэж байдаг. Тэгвэл өгүүлбэр бол заавалчгүй дотроо өгүүлэгдэхүүн болон өгүүлхэн авсан байна. Өгүүлхүнтэй байна гэж одоо монгол өгүүлбэрийн дүрмтэй адилаар англи хэлэнд ч гэсэн sentence тийм ээ. Sentence буюу өгүүлбэр нь дотроо subject буюу өгүүлэгдэхүүн, verb буюу өгүүлхүнтэй байна гэж үздэг. Адилхан байх нэ. Тэгэхээр sentence гэж яригдчихл байгаа бол энэ хоёр заавал дотроо байх ёстой. Тэгвэл sentence өгүүлбэрийг хэдүүлээ хоёр хувааж үзэх нь нэгдүгээр гол өгүүлбэр буюу independent sentence гэж байгаа. За independent гэдэг маань бие даасан гэсэн утгатай тийм ээ. Тэгвэл гол өгүүлбэр нь бие даагаад бүрэн дуур утга илэрхийлж чаддаг өгүүлбэрүүдийг хэлдэг. За жишээ өгүүлбэр харах юм бол болд сайхан дуулдаг байсан гэж байгаа. Ойлгомжтой. Болд сайхан дуулдаг байжээ. Тийм ээ. Цэг. Ойлгомжтой байна. Бие даагаад бүрэн дуур утга илэрхийлж чадаад байна. Эсвэргээр гишүүн өгүүлбэр буюу dependent sentence гэж байдаг бахан энэ нь бие даан бүрэн дуур утга илэрхийлж чаддаггүй. За жишээ өгүүлбэр харах юм бол болд хүүхэд байхдаа цэг гэд дуусчвал яах вэ? Ойлгомжтой биш байгаа зү тий. Тэгэхээр энэ ийм өгүүлбэрүүдийг хэдүүлээ гишүүн өгүүлбэр гэж үзнэ гэсэн үг. За тэгвэл нийлмэл өгүүлбэрийг бас хоёр ангилдаг. Нийлмэл өгүүлбэрийг compound sentence буюу энгийн нийлмэл өгүүлбэр, complex sentence буюу холимог нийлмэл өгүүлбэр гэж ангилна. За энгийн нийлмэл өгүүлбэрийг бол хэдүүлээ зохиож чадна. Нөгөө and тийм ээ мөн, but гэхдээ гэх мэтчлийн энэ conjunction холбогч үгнүүдийг ашиглаад бүрэн дуур утга илэрхийлж чаддаг өгүүлбэрийг хооронд нь ингээд нийлүүлээд хэлцдэг байна. За энэ дээр жишээлбэл 3 independent sentence-ийг нийлүүлээд нэг том энгийн нийлмэл өгүүлбэр үүсгэсэн байна. Bold sings well. Bold сайхан дуулдаг. Мөн туяа dances well. Туяа сайн бүжгэлдэг. But гэхдээ Dorch can nothing. Dorch юу ч чаддаггүй гэсэн байна тийм ээ. Хэрвээ энэ ягаанаар ингэж өнгө оруулсан байгаа өгүүлбэрийг ард цэг тавихад тийм ээ энэ доор нь цэг тавихад энэ өгүүлбэрт ямар нэгэн алдаа гарахгүйгээр утгаа илэрхийлээ цаашаа явчих болно. За энэ туяа dances well цэг гэдээ явж болно тийм ээ. Dorch can nothing цэг гэдэг 3 тусдаа өгүүлбэр үүсгэж болно гэсэн үг. Яагаад гэвэл гуруула independent буюу гол өгүүлбэр ахна шүү дээ. Тэгэхээр энийг бол хэдүүлээ бол хийдэг байсан. Гол асуудал юун дээр гарч ирдэг вэ гэвэл холимог нийлмэл өгүүлбэр дээр гарч ирдэг. За холимог нийлмэл өгүүлбэр ямар бүтцтэй байд юм бэ гэхээр гол өгүүлбэр нэг ширхэг гол өгүүлбэр байдаг. Тэгээд энэ дээр нэмэгдээд гишүүн өгүүлбэрүүд ингэж орж ирдэг. За жишээ нь харах юм бол Bolt could sing well. Болд сайхан дуулдаг байсан when he was a kid. Тэр хүүхэд байхдаа. За хүүхэд байхдаа болд сайхан дуулдаг байсан гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ нэг ширхэг гол өгүүлбэр байх нь тийм ээ. Bolt could sing well гэд. Артлынх нь when he was a kid гэдэг маань dependent буюу гишүүн өгүүлбэр байх нэ. Тэгэхээр бидний дараагийн хичээл бүгд энэ complex sentence буюу холимог нийлмэл өгүүлбэр тэг холбогдлолтой өгүүлбэрийн бүтцүүд орж ирнэ гэсэн үг шүү. За тэгэнгүүт одоо хэдүүлэнд нэг clause гэдэг нэг юм яригдчих эхэлнэ. Clause. За саяны нөгөө нэг холимог нийлмэл өгүүлбэр маань 3 янзын clauseтай байж болдгоо. За clause гэдэг нь эхлээд багшийн тайлбарлаж гээ. Clause гэдэг маань одоо саяны dependent өгүүлбэр тийм ээ. Энэ урталтаа conjunction агуулсан conjunction-тайгаа хамтдаа нийлээд энийг clause гэж хэлдэг гэсэн үг. За Santa Claus гэж байгаа юм шиг биш тийм ээ. Оогоор хэлнэ clause гэд. За adjective clause нэгдүгээрт тийм ээ тооцоол гишүүн өгүүлбэр гэдэг бахан монголоор noun clause. За noun clause нь өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэр эсвэл тусагдхуун гишүүн өгүүлбэргээ хоёр янз байж болдог. Adverb clause буюу байц гишүүн өгүүлбэр гэдэг 3 төрлийн clause байдаг бахан. Хэдүүлээ эндээс хамгийн түрүүнд хамгийн түгээмэл хэрэглээтэй байдаг adjective clause буюу тооцоол гишүүн өгүүлбэрийг өнөөдөр үзнэ. За adjective clause тийм ээ. Зарим сурах бичиг дээр relative clause гэж хэлсэн байдаг. Хоёулаа адилхан байх нэ.
За тэгээд монгол хэлэнд бол тодотгол гишүүн өгүүлбэрээ. Тодотгоно гэдэг байгаа. Тодотгоно. За. Тэгэхээр adjective clause гэдэг маань бидний түрүүний хэлсэнчлэн тийм ээ. Clause гэдэг чинь нөгөө conjunctionтай байх хэвээр. Тэгээд ард нь dependent sentence орж ирнэ гэж байгаа. За sentence гэдэг чинь өөрөө subject verb хоёрыг агуулж байгаа. Тэгэхээр нэг ясандаа conjunction subject verb байх нэ. Adjective clause маань. Тэгвэл энэ маань тэнцүү нэг adjectiveтэй тэнцүү гэсэн байна тийм ээ. Нэг өгүүлбэр нэг тэмдэг нэрийн үүргийг гүйцэтгэв. Тэгэхээр энэ дээр энэ conjunction агуулсан энэ өгүүлбэр маань бүгдлээрээ нэг тэмдэг нэртэй яг ижилхэн үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. За хэдлээ шууд жишээ өгүүлбэр дээр харъя. Би амттай алим идэж байна гэж юм тийм ээ. Тэгэхээр ямар алим бэ? Одоо энэ алим гэдэг нэр үгийг хэдүүлээ. Амттай гэдэг нэг ширхэг adjective-аар тосдгож өгсөн байна. Ямар алим? Амттай алим. Мөн үү? Амттай гэдэг маань adjective. Гэтэл би өчигдөр дэлгүүрээс авсан алимаа идэж байна. За энэ өгүүлбэр дээр бидний алим гэдэг нэр үгийг маань өчигдөр дэлгүүрээс авсан алим тийм ээ. Ямар алим юм? Өчигдөр дэлгүүрээс авсан гэдэг бүтэн өгүүлбэрээр тодотгож өгж байна. Нөгөө нэг тодотгол гişүү өгүүлбэр гэдгийн утга нь энэ ахна шүү дээ. Тодотгоод байгаа. Нэг бүтэн өгүүлбэрээр нэг нэр үгийг тодотгоод байгаа. Энэ хоёр яг адилхан үүрэгтэй. Ямар үүрэгтэй вэ гэвэл алим гэдэг нэр үгийг тодотгоох л үүрэгтэй ахна шүү дээ. За англиар бол яах нь I'm eating a delicious apple. I'm eating an apple that I bought from the grocery yesterday. Тэгэхээр энэ apple-ыг яах чинь арталтаа энэ бүтэн өгүүлбэрээр тодтогч өгч байна. За энэ бүтцийг бол дараагийн слайдн дээр ярина. За дахиад хэдүүлээ өөр өгүүлбэр дээр харъя. Манай хүү Bruno Mars-ийн дуунуудад дуртай. За Bruno Mars-ийн ямар дуунуудын? Bruno Mars-ийн тий. Манай хүү Bruno Mars-ийн дуулсан дуунуудад дуртай. Энд дээр яаж вэ? Ямар дуунууд гэвэл Bruno Mars дуулсан гэдэг өгүүлбэр орж ирж байна. Тэр нэг adjective, нэг өгүүлбэртэй тэнцэж байгаа зү тий. Our son loves the song of Bruno Mars. Our son loves the song that is sung by Bruno Mars. За. Цэцгээ ноосн цамц өмссөн байна. Ямар цамцын? Ноосн цамц. Нэг adjective байна. Цэцгээ өөрийн нэгсэн цамцаа өмссөн байна. Ямар цамцын? Өөрийн нэгсэн цамц. Тэгэхээр энэ дээр нөгөө цэцгээ цамц нэгсэн гэдэг өгүүлбэр орж ирж байгаа гэсэн үг. Энэ өгүүлбэр энэ цамцыг тодтогч өгч байна. Тэгвэл хэдүүлээ adjective clause-ийг хэрхэн таних вэ гэж байгаа. Нэгдүгээрт noun буюу нэр үгийг тодорхойлж өгнө. За тэгээ англи хэлний яг нэг бүтцээрээ бол ард нь байрладаг. Тодтогч өгж байгаа үгнийхээ ард нь байрладаг. Цамц гэдэг үгнийхээ тийм ээ. Монгол хэлэн дээр яаж чинь урд нь байрлаад байгааз англи хэлэн дээр эсэргээрээ энэ цамцсныхаа ард нь байрлаж өгнө шүү дээ. Хоёрдугаарт what буюу ямар гэсэн асуултанд хариулна. Ямар цамц? Өөрийн нэгсэн цамц, тийм ээ. За гуравдугаарт replace буюу орлох болон төлөөлөх үүрэгтэй гэж байгаа. Орлох болон төлөөлөх үүрэгтэй. За энийг багш нь өөрөглөөд дараагийн слайдн дээр тайлбарлаж өгнө. За англи хэлэнд хоёр өгүүлбэр заавал conjunction буюу холбоосоор холбогддог. Хэдүүл одоо нийлмэл өгүүлбэр үзээд байгаа тийм ээ. Тэгэхээр өгүүлбэрүүд хоорондоо яах нь conjunction буюу холбогч үгээр холбогдох нь байна. За энэ хүү холбоос нь заавалчгүй гишүү өгүүлбэрийн урд байрлана гэж байна. Гишүү өгүүлбэрийнхаа урд байрлах нь conjunction нэмэх нь dependent sentence яхана шүү дээ тийм ээ. За тэгвэл манай adjective clause маань conjunction-ууд юу юм бэ? За нэгдүгээрт нь who. За who бол хүн дээр хэрэгэлдэг. Хэрвээ таны тосдгож өгөх гээд байгаа нэр үг чинь хүн байх юм бол who хэрэглэнэ гэсэн үг. За тосдгож өгөх гэж байгаа нэр үг маань эд зүйл юм уу? Тийм ээ, амьгүй эд зүйл юм уу? Эсвэл амьтан байх юм бол which-ийг хэрэглэнэ гэсэн үг. За эсвэл яах вэ? Тосдгож өгөх гэж байгаа эд зүйл маань thing, амьгүй эд зүйл болон хүн байх юм бол that-ийг хэрэглэнэ.
За хэрвээ хүн байвал whom-ыг хэрэглэнэ. Гэхдээ энэ whom хоёр жоох ялгаатай хэрэглэгдэнэ. Энэ дээр бичгийн хэлэнд гэвчсэн байна тийм ээ. За time цаг хугацаа заасан үгэн дээр when-ийг хэрэглэнэ. Place газар байршил заасан үгэн дээр where-ийг хэрэглэнэ. Possessive pronoun буюу миний, чиний, түүний гэх мэтчлэн эзэм одоо хамаатуулах төлөөний үг одоо байх юм бол тэрийг whose гэдэг холбогчоор орлоно. За reason буюу шалтгаан гэдэг үг байх юм бол тэрийг why гэдэг conjunction-аар юу байна гэсэн үг. Тосцож өгнө гэсэн үг. За хамгийн ихний conjunction who. За who гэдгийг хэдүүлээ хэн гэж орчуулахгүй. За одоо энийг хараарай. The teacher who inspires me the most is Mr. Smith. Багш хэн одоо inspire зоригжуулдаг намайг хамгийн ихээр зоригжуулдаг хэн ингэхгүй байна штэ. За орчуулгахдаа ерөөсөө багш намайг хамгийн ихээр зоригжуулдаг багш. Тэгээ ямар багш гэдгийг тосгож өгөх гээд байгаа тийм ээ. Энэ багшийг тосгож өгөх гээд байгаа. Бол ноён Смит юм аа. За одоо анхаараарай. Who гэдэг conjunction байна. Энэ conjunction-ы ард subject verb гэдэг бүтэц байх ёстой. За тэгээ эдгээр ингээд нийлээд бидний яах нь adjective clause гişүү өгүүлбэр маань. Тэгэнгүүт цаана үлдэж байгаа доогуур нь зураагүй хэсэг the teacher is Mr. Smith гэдэг маань гол өгүүлбэр гэсэн үг шүү. За багш бол ноён Смит юм аа. За одоо хэдүүлээ the teacher гэдгийг тодтогч өгнө. Ямар багш вэ гэвэл намайг хамгийн ихээр зоригжуулдаг багш. Ингэж хэлэхдээ эхлээд яах нь хамгийн түрүүлээд conjunction аялах нь байна. За тэгэнгүүт энд орно the teacher inspires me the most. За яг анхандаа бол ийм байсан. Хоёр тусдаа одоо энгийн өгүүлбэр байсан. Тэрийг тийм ээ the teacher is Mr. Smith, the teacher inspires me the most гэдэг хоёр энгийн өгүүлбэр байсан байхгүй юу? Тэр хоёрыг хэдүүлээ ингээл teacher гэж хоёр удаа давтаж хэлээл те. Хоёр тусдаа өгүүлбэр хэлж ийснээс нэг өгүүлбэр хэлчихье гэж шийдсэн байна. Тийм учраас энэ доор нь одоо уг нь анхны нөгөө нэг гişүү өгүүлбэр маань одоо тусдаа энгийн гол өгүүлбэр байсан бол яах нь the teacher inspires me the most байх нь шүү дээ. Тиймээс энэ хоёр teacher гэдэг үг орж ирээд байгаа болохоор энэ teacher-ыг нь яасан бэ гэхээр who гэдэг conjunction-аар орлуулсан. За нөгөө түрүүний replace орлуулах гэдэг юу вэ штэ чанар вэ штэ тийм ээ. За who-гээр орлуулад тэгэнгүүтээ who inspires me the most гэдэг энэ гişүү өгүүлбэрийг нөгөө нэг тосгоод байгаа хоёр давхцаад байгаа teacher тийм ээ. Тэр эхний давхцаад байгаа гол өгүүлбэрийнхаа teacher-аар аваачаад тавьчихдаг гэсэн үг. Тэгэнгүүт teacher гэдгээ тосгож өгж байгаа. Намайг хамгийн их зоригжуулдаг багш бол ноён Смит. За дараагийн өгүүлбэр дээр хэдүүлээ харъя. She is the artist who painted this beautiful mural. За she is the artist. Тэр эмэгтэй бол тэрхүү тийм ээ уран бүтээлч юм аа. За ямар уран бүтээлч юм бэ гэдгийг одоо асууж өгнө шүү дээ тийм ээ. Тодтох нь who painted this beautiful mural. Энэ хүү тийм ээ энэ үзэсгэлэнтэй одоо дурсгалын хөшөөг painted будсан тэр артист бол тэр эмэгтэй юм аа. She is. За тэгэнгүүт өмнө нь нөгөө нэг бидний энэ ороод ирсэн хүүгийн ард ингээ ороод ирсэн байгаа энэ гişүү өгүүлбэр маань яг ямар гол өгүүлбэр байсан бэ гэвэл тийм ээ the artist painted this beautiful mural гэдэг өгүүлбэр байсан байна тусдаа. За тэгэнгүүт the artist гэх хоёр artist оруулж ирж ирснээс болио энийг нэг өгүүлбэр болгоё гингүүтээ гişүү өгүүлбэрийн artist-ийг нь дараад энийг яасан хүүгээр орлуулсан. За хүүг оруулж ирээд яах нь conjunction болгож оруулж ирээд тэгээд artist-ыг нөгөө тосгоод хоёр давхцаад байгаа artist-ийнхаа ард нь аваачаа тавьсан байна шүү дээ. She is the artist who painted this beautiful mural. Okay. За 3. The doctor who treated my father was very kind. За эмч who treated my father миний аавыг эмчилсэн эмч was байсан юм аа. Very kind. Үнэхээр ийдэг байсан юм аа гэж байна. За бидний гол өгүүлбэр маань хаана юу вэ гэхээр the doctor was very kind. За doctor was very kind. Тэрхүү эмч үнэхээр ийдэг байсан. Сайхан сэтгэлтэй байсан.
гэдэг гол өгүүлбэр. За гişүү өгүүлбэр маань тусдаа өөр бас нэг гол өгүүлбэр байсан бол the doctor treated my father. Тэрхүү эмчилсэн манай аавыг эмчилсэн. За хоёр доктор байж яах юм бэ, тийм ээ? Нэг доктороо дарлаа. Энэ докторыгоо хүүгээр орлууллаа. За who treated my father энэ өгүүлбэрээ бүхлээр нь яасан. Нөгөө нэг тосгож өгөх гэдэг докторийнхаа ард тавьчлаа. The doctor who treated my father was very kind гэж. За дараагийнх нь the boy who won the competition is my cousin. За гол өгүүлбэр гэдүүлээрээ the boy is my cousin. Тэр хүү бол миний үеэл. За гişүү өгүүлбэр маань who won the competition, тийм ээ? Who competition уралдаан тэмцээнд ялсан хүү бол миний үеэл шүү дээ гэдэг өгүүлбэр ахна. За тэгсэн чинь хоёр тусдаа өгүүлбэр байх үедээ the boy won the competition. Тэр хүү ялсан юм аа, уралдаанд ялсан юм аа гэдэг өгүүлбэр байсан. Тэгээ энэний нөгөө the boy-ийнхоо дээр яасан. Дараад энийг хоёр boy хэлэхгүй хүүгээр орлууллаа. Who won the competition гэдэг өгүүлбэрээ нөгөө тосгож өгөх гэдэг боёхоо ард авчраар тавьжээ. За дараа нь my friend who lives in Canada is coming to visit. За миний найз ямар найз юм? Lives in Canada. Канадад амьдардаг миний найз is coming to visit. За зочлохоор ирж байгаа. Тийм ээ? Зочлохоор ирж байгаа. За тэгэнгүүт одоо my friend гэж хоёр хэлхийн оронд хүүгээр орлуулчлаа. My friend lives in Canada. Миний найз Канадад амьдардаг гэдэг өөр өгүүлбэр байсан. Өөр энгийн өгүүлбэр байсан байх нэ. За энэ дээр нэг тайлбар. Уг нь штэ энэ хүү гэдэг conjunction-ы ард хэдүүлээ subject нэмэх нь verb байх ёстой. Тийм үү? Гэтэл энэ араас нь дандаа юу орж ирээд байгааг анзаарч байна уу? Inspires үйлэг, painted үйлэг, treated үйлэг, won үйлэг, lives үйлэг. Subject нь хайччваа гэж байгаа тийм ээ. Тэгэхээр ингэдэг шүү. Энэ гişүү өгүүлбэр байна тийм ээ. Гişүү өгүүлбэрийн маань нөгөө нэг давхцаад байгаа нөгөө тосдох гээд байгаа тийм ээ. Хүүгээр орлуулад байгаа үг маань энэ гişүү өгүүлбэрийнхаа subject-ийн байрлал дээр байрлаж исэн. Тийм үү? Энэ subject-ийн байрлал дээр байгааз хамгийн ихэнд. Тэгэхээр энэ тохиолдолд хэдүүлээ энийг хүүгээр давхар төлөөлдөг гэж үзнэ. Тэгэхээр нөгөө орлох болон төлөөлөх үүрэгтэй гэдэг ааштай мэ. Тэр teacher-ыг subject-ийг энэ subject-ийг хүү маань яаж ийн давхар төлөөлж өгж байгаа гэсэн үг шүү. Орлож өгж байгаа, бас төлөөлж өгж байгаа. За энэ дараагийн юм дээр ойлгомжтой болох хаа. Тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг ийм тохиолдол байж болно гэж ойлгох нь. Хүүгийн араа subject байх ёстой штэ гэдэг ахгүй бахан тийм ээ. Нөгөө гişүү өгүүлбэр дотроо subject-ийг давхар төлөөлж байгаа шүү дээ гэж ойлгох хэрэгтэй. Conjunction хүү маань. За тэгвэл энийг харъя. Бидний өгүүлбэр мэддэг өгүүлбэрийн өмтсөн маань subject, verb, object, am гэдэг тийм илүү юм жоохон дэлгэрүүлэх юм бол. Яг үүндээ цөм өгүүлбэр маань subject, verb хоёр байхтал болдог тийм үү? Гэхдээ ер нь ихэнх өгүүлбэр бол ингээд object-тэй, am-тэй байдаг. За тэгвэл noun буюу нэр үг. Бид нар чинь ерөөсөө энэ adjective clause-оор юуг тосгож өгөх гээд байгаа? Нэр үгийг тосгож өгөх гээд байгаа. Тэгвэл нэр үг хаана байрладаг вэ гэвэл subject-ийн байрлал дээр байна. Эсвэл object-ийн байрлал дээр байж болдог байх нэ. Нэгдүгээрт. За тэгэнгүүт бидний нөгөө нэг conjunction subject verb гэдэг энэ одоо ногоон дотор байгаа энэ гişүү өгүүлбэр маань яах нь тосгож өгж байгаа. За хэрвээ subject-ийн байрлал дээр байгаа нэр үгийг тосдох гэдэг юм бол яг тэрнийхээ ард нь ирж байрлаж байна. Тийм баа? За хэрвээ object-ийн байрлал дээр байгаа нэр үгийг тосдох гэдэг бол яг тэрнийхээ ард нь ирээ байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ үлдсэн хэсэг тийм ээ conjunction энэ ногоон доторхыг та нар ингэж байхгүй байна гэж төсөөлөх юм бол энэ subject, verb, object, am гэдэг маань гол өгүүлбэр байна шүү дээ. Энэ гол өгүүлбэр дотор гişүү өгүүлбэр энэ орж ирж байгаа. За тэгэнгүүт бидний саяны үзсэн тохиолдол бол conjunction, verb гэд шууд орж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд яасан conjunction маань subject-ийг давхар төлөөлж байна гэж үзэж байгаа. За та хэвлээ дараагийн юу руугаа оръё. Conjunction руугаа. The girl whom I met yesterday is very kind. За охин ямар охин юм бэ гэвэл whom I met миний уулзсан охин өчигдөр is very kind. Үнэхээр илдэг юм аа гэж байна.
За гол өгүүлбэрийг хэдүүлээ харуул the girl is very kind. Тэр охин бол үнэхээр ээлдэг. За гишүүн өгүүлбэрийг харуул whom I met yesterday. Би өчигдөр миний уулзсан тэр охин. Үнэхээр ээлдэг тийм ээ. За энэ whom-ийн оронд хэдүүлээ. За яг энэ whom-ийн оронд the girl-ыг оруулж ирлээ. Орлон тийм ээ. The girl. За тэгэнгүүт whom-ийн оронд the girl I met yesterday гэдэг өгүүлбэрийн бүтэц сонирн байгаа. Тийм учраас энэ the girl гэдэг нь урд нь орж байгаа the girl-ыг өгүүлбэрийнхаа object-ийн байрлал дээр оруулж ирвэл зөв өгүүлбэр болно. I met the girl yesterday. Би уулзсан тэрхүү охинтой өчигдөр гэдэг өгүүлбэр байсан байна. Гишүүн өгүүлбэр дотроо юу нэсэн байх нь? Object нэсэн байна. Нөгөө өмнөх хүү дээр болохоор subject нь байгаад байсан шүү дээ. Одоо object нь байх нь. Тэгэхээр гишүүн өгүүлбэрийн хувьд нөгөө object-ийн байрлал дээр байсан үгийг орлоод авах юм бол conjunction маань орлоод авах юм бол хэдүүлээ ямар conjunction-ыг хэрэглэх юм? Whom-ыг хэрэглэн гэсэн үг. Мэдээж нөгөө нэг тосгож өгж байгаа үг маань дандаа хүн байна, тийм ээ? Хүн дээр хэрэглэж байгаа шүү дээ. Whom хоёрыг. За, he is the person whom I trust the most гэж байна. За, тэр эрэхтэй бол тэрхүү хүн юм аа. Ямар хүн бэ гэвэл whom I trust the most. Миний хамгийн их итгэдэг хүн юм аа. За энэ whom-ыг хэдүүлээ нөгөө хоёр өгүүлбэр байгаа шүү дээ. He is the person, цэг. I trust the person the most, цэг гэд хоёр өгүүлбэр. Энэ хоёрыг нэгтгэж байгаа. Тэгэнгүүт нөгөө the person маань гишүүн өгүүлбэрийнхаа object-ийн байрлал дээр байсан шүү дээ. Тийм учраас whom-ээр тусгаж өгч байна. Whom I trust the most. За дараа нь the woman whom they hired is very talented. Эмэгтэй. Ямар эмэгтэй вэ гэвэл тэдний ажилд авсан эмэгтэй бол үнэхэрийн авьяаслаг. За гол өгүүлбэрийг харъя. Эмэгтэй бол үнэхэрийн авьяаслаг. Тэр эмэгтэй бол тийм ээ. Ямар эмэгтэй юм гэдгийг they hired the woman. Тэд нар авсан тэрхүү эмэгтэйг ажилд авсан. Тэгэхээр энэ өгүүлбэр дээр хоёр the woman байна. Тийм учраас энэ object дээр байгаа энэ the woman-ыг дараад whom-ыг тавилаа. Тэгээ энэ whom-ыг conjunction юм чинь урд нь оруулж ирнэ. За урд нь оруулаад ирлээ. They hired. Whom they hired гэдэг. За, she married the man whom she had loved for years. Тэр эмэгтэй гэрэлсэн. Тэрхүү залуутай гэрэлсэн. Ямар залуу юм бэ? Гэвэл whom she had loved for years. Тэр хайрлсан for years олон жилийн туршид тийм ээ хайрлсан тэрхүү залуутайгаа гэрэлсэн юм аа гэж байна. За тэгэнгүүт яах юм? Энэ whom-ийн оронд хэдүүлээ the man-ыг оруулж ирж тавилаа. Мэдээж the man she had loved for years гэдэг өгүүлбэр тохиромжгүй. The man-ыг яах нь object-ийн байрлал дээр оруулж ирж тавих юм бол she had loved the man for years. За ингээд ийм өгүүлбэр байсан. Уг нь анхандаа тийм ээ гişүн биш. За the doctor whom my father consulted is very famous. The doctor. Эмч. Ямар эмч юм бэ? Миний аавын одоо consulted зөвлөгөө өгсөн тэр эмч is very famous. Үнэхээр алдартай хүн юм аа гэж байна. За the doctor хоёр удаа доктор орж ирсэн болж таарч байна. Тэгээ whom-ээр нэг доктор нь орлуулж. My father consulted the doctor гэдэг өгүүлбэр байсан. За ингээ харах юм бол хардаа the girl энэ тодруулсан тийм ээ the person, the woman, the man, the doctor гэдэг нь анхныхаа нөгөө энгийн өгүүлбэр дотроо байхдаа яасан дандаа object-ийн байрлал дээр байсан. Тийм учраас хэдүүлээ whom-ээр холбож өгсөн байна. Дандаа whom-ээр. Тэгээд нөгөө бидний тосгож өгöd байгаа ямар охин, ямар хүн, ямар эмэгтэй, ямар залуу, ямар эмч гэд дандаа хүн байна. Тийм үү? За дараагийн холбогч which. Which болохоор амьгүй зүйл дээр. За the book which you recommended was excellent. За тэрхүү ном ямар ном юм бэ асуулаа. Which you recommended. Таны тийм ээ чиний зөвлөсөн тэр ном was excellent. Гайхалтай байлаа. Гайхамшигтай байлаа. За which-ийн оронд хэдүүлээ the book-ийг тавилаа. You recommended. The book you recommended. Гэхгүй you recommended the book. Чи зөвлөсөн тэрхүү номыг. За анх ийм өгүүлбэр байсан. Object-ийн байрлал дээр. За тэгэнгүүт I found a wallet which had no identification inside.
би олсон нэгэн wallet төрөвчийг олсон. Ямар төрөвч юм бэ гэвэл which had no identification inside. Дотор нь ямар нэгэн identification таних зүйл байхгүй тийм төрөвчийг олсон. За the wallet гэдгээ хэдүүлээ which-ийн оронд оруулж ирээ л та. The wallet had no identification inside. Ингээ хэлэхэд зүг байгааз. The wallet had no identification inside. Wallet-ын дотор wallet бол identification-гүй байсан дотроо. Энэ болохоор таних тэмдэг гэдэг нь иргэний өнөмлөх тийм ээ, жолооны өнөмлөх гэх мэтчлэн тийм таних зүйлгүй байсан гэж. Тэгэхээр энэ тохиолдолд subject дээр байж болж байна, object дээр ч байж болж байна. Хараа гişүү өгүүлбэрийнхаа нөгөө анхны object subject аль алин дээр нь байж болж байна. Тэгэхээр энэ бичиг яах нь тэгэж хэрэглэх нь аль алин дээр нь. The painting which hangs in the museum is over 200 years old. За painting is over 200 years old. Зураг бол 200 гаруй жилийн настай гэдэг гол өгүүлбэр байна. За ямар зураг юм? Which hangs in the museum. Музейн ханан дээр өлгөөтэй байгаа тийм ээ. Музейд өлгөөтэй байгаа тэрхүү зураг 200 гаруй жилийн настай. За the painting hangs in the museum. Зураг хананд музейд өлгөөтэй гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ анхны гişүү өгүүлбэрт байсан байрлал нь subject-ийн байрлал дээр байна. Тийм учраас нөгөө which гэдэг conjunction-ы араас subject орчихгүй шууд verb орж ирж байна. Okay, this is the movie which everyone is talking about. Энэ бол тэр кино шүү дээ. Нөгөөний кино ч шүү дээ. Ямар кино юм бэ? Which everyone is talking about. Хүн болгоны яриад байгаа тэрхүү кино шүү дээ. За, everyone is talking about the movie гэдэг өгүүлбэр байсан тийм ээ анх. Тэгээд the movie гэдэг нь хоёр давтагдсан учраас the movie-гээ дарцсан. Movie-гийн оронд which-ийг орлуулсан амьгүй зүйл учраас за which-ийг нөгөө хоёр өгүүлбэрээ холбоод гişүү өгүүлбэрийнхаа урд нь авчираа тавьчихжээ. Which everyone is talking about гэдэг. За the dress which she wore to the party was stunning. За the dress dashings was stunning. Гайхамшигтай байсан. За ямар dashings юм бэ? Ямар гэж асуулаа. Which she wore to the party. Түүний партид өмссөн байсан dashings. За she wore to the party. She wore the dress to the party. Тэр өмссөн энэ хүү dashings-ыг партинд өмссөн, үдшилтэд өмссөн. За ийм өгүүлбэр байжээ анх. Тэгээд object-ийн the dress-ийг хоёр давхцсан учраас дарцсан байна. Тэгэнгүүтээ тэрийг which-ээр орлуулад which-ийг уртаа тавиад энэ conjunction гişүү өгүүлбэрийнхаа уртаа тавиад тэгээ ингээд adjective clause болгочихжээ гэж. За that болохоор амьгүй зүйл дээр мөн хүн дээр ч хэлэгдэж болно гэж байгаа. За the car that he drives is very expensive. The car is very expensive гэдэг гол өгүүлбэр тийм ээ. Машин бол үнэхээр үнэтэй. За ямар машин юм бэ? That he drives түүний жолооддог машин. He drives the car гэдэг өгүүлбэр байсан байна. This is the house that I grew up in. Энэ бол нөгөө байшин шүү дээ. Ямар байшин юм бэ? That I grew up. Миний дотор нь өсөж торинсон байшин. I grew up in the house. Тийм ээ. За дараагийнх нь the song that she sang was beautiful. Түүний ямар дуу юм бэ? Түүний дуулсан дуу үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй байлаа гэж байна тийм ээ. Гоё байлаа, сайхан байлаа гэсэн үг. За she sang the song гэдэг өгүүлбэр байсан байна. The dog that barked all night belongs to my neighbor. The dog belongs to my neighbor гэдэг гол өгүүлбэр байна. Нохой хамаарагддаг манай хөршид тийм ээ. Манай хөршид хамаарагддаг юм аа. Тэр нохой бол манай хөршийн нохой л гэсэн үг байна. За ямар нохой юм бэ гэвэл that barked all night. Шүнжэнгөө хуцсан нохой. Манай хөршийнх юм аа гэж байгаа. The dog barked all night гэдэг өгүүлбэр байна. За энэ дээр бас хараарай. Энэ дээр нөгөө нэг гişүү өгүүлбэрийн маань object-ийн байрлал дээр байрсан шүү дээ. Давхцаад байсан, адилхан орж ирээд байсан хүмүүс маань. Энэ дээр subject-ийн байрлал дээр. Энэ дээр бас subject байх. Тэгэхээр энэ that which гэдэг хоёр холбоос маань яах нь хоёулаа
object-ийг болон subject-ийг оруулдаг гэсэн үг. Нөгөө хүүм хоёр болохоор яасан? Өөр байсан шүү дээ. Хүү нь болохоор зөвхөн subject-ийг оруулдаг, хүүм нь болохоор зөвхөн object-ийг оруулдаг гэдэг. За, I know the student that won the prize. Би таньна. Тэрхүү сурагчийг танина. Ямар сурагч юм бэ гэвэл that won the prize. Шагналыг хожсон сурагчийг. За, the student won the prize. Тэрхүү сурагч шагнал хожсон гэдэг өгүүлбэр байж. За, дараагийнх нь conjunction when. За, when гэдэг conjunction болохоор зөвхөн нөгөө цаг хугацаа зааж чадхаар үгнүүдээр л орж ирж шүү. Тэрнээс биш тийм ээ. Энэ day гэдэг бол өдөр гэдэг цаг хугацаа заасан үг шүү дээ. Гэтэл computer гэд орж ирж болох нь when-ийг одоо computer гэдэг үгийг when гэдэг conjunction-аар юу яаж болохгүй гэсэн. Тодтогч болохгүй гэсэн үг. I remember the day when we first met. Би сандгаа. Тэр өдрийг сандаг. Ямар өдөр вэ гэвэл when we first met. Бидний анх уулзсан тэр өдрийг сандгаа гэж байна. Тэгэхээр хараарай. Одоо хэдүүлээ when гэдэг дээр the day гэдгийг оруулж ир. We first met the day гэж хэлж болохгүй тийм ээ. Хардаа we first met on the day. Тэр цаг хугацаа заасан, time заасан үгийн өмнө дандаа preposition орж ирдэг шүү дээ. Тэр preposition-ыг хамт бичих ёстой. We first met on the day. За тэгвэл хэдүүлээ when тэнцүү in which гэж тавьсан байна. Тэгвэл хэдүүлээ энэ нөгөө орж ирсэн prepositionтэй хамтд нь which-ийг ингээд бичиж болдог. Энэ хоёр яг адилхан болдог гэсэн үг. I remember the day on which we first met. Яг ингэж хэлж болох нь шүү дээ when-ийн оронд. Гэхдээ юутай хамт нөгөө prepositionтэй хамт on which гэдэг. За I will never forget the moment when I received the award. За moment-ийг тосгож үж байна. Би хизээч мартахгүй тэр мөчийг. Ямар мөч юм бэ гэвэл би авсан юм а the award. Тэр шагналыг авсан тийм ээ. Би тэр шагналыг авсан өдрөө хизээч мөчийг хизээч мартахгүй гэж байна. I received the award at the moment. За. Анхны өгүүлбэр дотор at the moment гээд time цаг хугацаа заасан байц байхгүй юу? Байцын үүрэгтэй байсан. За тэгээд хэдүүлээ when-ээр ингэж хэлж болж байна. Эсвэл at which нөгөө at-тэй хамт хэлж болж байна тийм ээ. Which-ийг оруулж ирээд I will never forget the moment at which I received the award гэдэг. За the year when she was born was very special. The year тэрхүү жил when she was born түүний төрсөн тэрхүү жил was байсан. Үнэхэрийн special онцгой байсан гэж байна. Тэгэхээр she was born in the year. Тэр эмэгтэй төрсөн тэр жил төрсөн. Тэгэхээр цаг хугацаа year жил гэх нэг том цаг хугацааны өмнө энийг авдаг штэ. The year which she was born in was very special. За одоо яаж юм? Гэхдээ энэ which гэж хэлж болно. Эсвэл хараа. Энэ гэдгээ ард нь үлдээж болно. She was born in гэдгээ ард нь үлдээх нь штэ. Which she was born in. Ингэж хэлж болдог шүү. Эсвэл урд нь яах нь which-тэйгээ хамт хэлж болно. Эсвэл in preposition нь ардаа үлдсэн ч болно. Тэгвэл энэ дээдлийн идэрч гэсэн ялгаагүй. Which I received the award at гэж хэлж болох нь шүү дээ. Энэ ардаа at-ийг ард нь оруулж ирж болно. Энэ on-ыг ард нь we first met on гэж хэлж болно гэсэн үг. За where conjunction. За энэ болохоор яг түрүүнийхтэй адилхан in which гэж хэлж болно. Тэгэхдээ нөгөө нэг газар орон зааж байгаа учраас нөгөө газар байршил заах боломжтой өгнүүд байх ёстой тийм ээ. House, restaurant, park гэх мэтчлэн. This is the house where I was born. Тэгэхээр I was born in the house. Би төрсөн юм а. Энэхүү байшин дотор төрсөн юм а гэж байгаасаа тийм. Тэгэхээр энэ маань яах нь in which I was born гэж хэлж болно гэсэн үг. This is the house in which I was born. За эсвэл яаж хэлж болох вэ? Which I was born in гэж хэлж болно тийм ээ. За, do you know the restaurant where they serve the best pasta? Чи мэдхүү тэрхүү рестораныг мэдхүү. Ямар ресторан бэ гэвэл they serve the best pasta. Хамгийн сайхан пастагаар үйлчилдэг тийм ээ. Тэд нар хамгийн сайхан пастагаар үйлчилдэг тэр рестораныг мэдхүү.
За they serve the best pasta in the restaurant гэдэг үйлдэл гэж. Энэ гэж байгаа учраас in which they serve the best pasta гэж хэлж болох нэ. The park where we played as kids is now a shopping mall. За цэцэрлэг түрээлэн ямар цэцэрлэг түрээлэн юм? We played бид нар тоглодог байсан as kids хүүхэд байхдаа тоглодог байсан тэрхүү цэцэрлэг түрээлэн is now одоо shopping mall их дэлгүүр болчихсон тийм ээ. За the park which we played as kids at is now a shopping mall. За нөгөө нэг we played as kids at the park. Бид нар хүүхэд байхдаа тэрхүү паркт тоглодог байсан гэдэг юм өгүүлбэр байсан шүү дээ. Тэгээ тэр гişүү өгүүлбэрийн анхны хувилбар дотроо it байсан учраас энийг яг it гэж оруулж ирнэ. Тэгэхээр энэ дээр анзаарч явах юм бол in the house, in the restaurant, at the park гэд бүгдээрээ place adverbial modifier одоо газар орон заасан байц гişүүн байгаа даа. Энэ нөгөө whenтэй ч гэсэн адилхан on the day тийм ээ цаг хугацаа заасан. At the moment, in the year гэд цаг хугацаа заасан. За дараа нь conjunction whose гэж байгаа. За whose болохоор хэний гэсэн үг тийм ээ. За this is the boy whose father is a doctor. Энэ бол нөгөө хүү шүү дээ. Ямар хүү юм бэ гэвэл аав нь эмч. Аав нь эмч нөгөө хүү шүү дээ. За тэгсэн чинь his father is a doctor гэдэг өгүүлбэр байж. Ер нь бол the boy's father is a doctor тийм ээ. His хүүгийн аав нь бол эмч гэдэг өгүүлбэр байсан. Тэгээ хоёр boy. За байгаа учраас нэгийг дараад whose оруулж ирсэн гэсэн үг. Тэгэхээр энэ his, her, the authors, the students, his гэд энэ дандаа possessive pronoun байгаа даа тийм ээ. Хамаатуулах төлөвний үг. She is the woman whose house is next to mine. Тэр бол нөгөө эмэгтэй шүү дээ. Ямар эмэгтэй вэ гэвэл байшин нь манай дэргэд байдаг. Манай хажууд байдаг. За her house is next to mine гэдэг өгүүлбэр байжээ. Тийм ээ. Эсвэл нөгөө her his гэж чи оронд яг нөгөө the woman's гэж байгаа хэлж болно шүү дээ. The woman's house is next to mine. Адилхан утгатай. Тэр эмэгтэйгийн байшин нь гэх тийм ээ. The author whose book won an award is giving a speech. The author зохиолч. Ямар зохиолч юм? Whose book ном нь won an award шагнал хожсон тэр зохиолч is giving a speech. Илтгэл тавьж байна. The author's book won an award. За зохиолчийн ном нь award-ыг хожсон. Шагналыг авсан гэж. The student whose grades improved worked very hard. За the student оюутан worked шаргуу хөдөлмөрлсөн, маш шаргуу хөдөлмөрлсөн гэж байна. За ямар оюутан юм бэ гэвэл whose grades дүн нь improved ахисан, дүн нь дээшилсэн тэрхүү оюутан маш шаргуу хөдөлмөрлсөн. Тэ? I met a man. Би нэг залуутай уулзсан. Ямар залуу вэ гэвэл whose sister is a famous actress. Эгч нь маш алдартай жүжигчин тэрхүү залуутай би уулзсан. His sister is a famous actress. За ингээд яах нь гişүү өгүүлбэрийнхаа анхны нөгөө нэг одоо independent гол өгүүлбэр байх үед нь тийм ээ байсан одоо юуг нь хамаатуулах төлөөний үгийг нь хэдүүлээ whose гэдэг conjunction-аар орлуулдаг гэсэн үг. За why? Conjunction why. I don't understand the reason why she left so suddenly. Би ойлгохгүй байна. Юг the reason шалтгааныг ойлгохгүй байна. Яагаад тэр явцсан юм бэ? Гинэтхэн явцсан юм бэ гэдэг шалтгааныг. Түүний гинэтхэн явсан ямар шалтгаан гэвэл түүний гинэтхэн явсан шалтгааныг би ойлгохгүй байна. Тэгэхээр энэ why бол маш амархан дандаа reasonтэй хамт явдаг шүү. Reason why гэдэг. That is the reason. Тэр бол шалтгаан нь юм аа. Ямар шалтгаан бэ гэвэл why he was so upset. Түүний маш их одоо upset сэтгэлээр унсан шалтгаан нь юм аа. Nobody knows the reason. Хинч шалтгааныг мэдэхгүй. Ямар шалтгааныг? Why they canceled the event. Тэд нар одоо үйл ажиллагааг цуцалсан шалтгааныг хинч мэдэхгүй. The reason why I learn English hard every day is
the Fulbright scholarship. За шалтгаан нь бол Fulbright-ийн тэтгэлэг юм аа. За ямар шалтгаан гэвэл why I learn English very hard every day. Яагаад тийм ээ би англи хэлийг өдөр болгон ийм шаргуу сурдаг шалтгаан нь бол Fulbright-ийн тэтгэлэг юм аа. She explained the reason why she was late. За тэр тайлбарласан шалтгааныг тайлбарласан ямар шалтгаан? She was late. Хоцорсон шалтгаанаа тайлбарласан. Тэгэхээр энэ дэр багш гişүү өгүүлбэрийн анхны хувилбарыг нь бичээг байгаа. Анхны хувилбар бичих юм бол ойлгомжтой. She left so suddenly. She left so suddenly because of the reason. Нөхөр шалтгаанаас болоод тэр гинт явсан гэдэг одоо ер нь бол бүгдээрээ адилхан байдаг. Адилхан the reasonтэй. За, reason гэдэг үгийг тайлбарлах шаардлагатай болох юм бол why гэж байгаа л тэрийгэ бичээд ахна штэ. За, тэгэнгүүт энэ дээр дахиад нэг мэдэж авах хэрэгтэй юм байгаа. Чухал одоо defining adjective clause, non-defining adjective clause гэж хоёр янз байдаг ахнэ. За, тэрнийг хараа ярьдаг. The woman who lives next door works in a bank. За, тэр эмэгтэй ямар эмэгтэй вэ гэвэл who lives next door хажуугийн хаалганд амьдардаг эмэгтэй ажилтгаа банкнд ажилладаг. Нэг банкнд ажилладаг. За Sam who lives next door. За хажуугийн хаалганд амьдардаг Sam банкнд ажилладаг. За энэ тохиолдолд хардаа the woman эмэгтэй. Энэ бол нөгөө нэг бидний тослох ёстой эмэгтэй ш тийм ээ. Ямар эмэгтэй вэ гэвэл хажуугийн хаалганд амьдардаг гэдэг нь маш чухал мэдээлэл. Энэ бол defining adjective clause гэсэн үг. Гэтэл Sam Sam хэрэг шууд хажуугийн хаалганд амьдардаг штеп гэж мэдчихэж штеп. Тэгтээ нэмэлтээр яах нь who lives next door хажуугийн хаалганд амьдардаг Sam гэд нэмэлт мэдээлэл өгöd байгаа. Энэ бол non-defining adjective clause. За тэгээд энэ тохиолдолд нэмэлт мэдээлэл өгж байгаа энэ тохиолдолд хоёр талд нь хэдүүлээ гişүү өгүүлбэрийн хоёр талд нь таслал авдаг. За энэ нөгөө яагаад тэгэхээр хараа the woman-ыг бол заавал одоо тосох хэвээр чухал мэдээлэл энэ who lives next door гэдэг нь бол чухал мэдээлэл. Энэ дээр болохоор Sam дээр зүгээр л нэмэлт мэдээлэл өгч байна. Ийм хоёр тохиолдолд яадаг байх нь бичлэлт нь ийм өөр байдаг байх нь шүү дээ. Хоёр талаа таслалтай болоод ирдэг. Тайлбарлах шаардлагагүй зүйл дээр тайлбарлах шаардлагагүй үгийг тийм ээ тосгоод байх юм бол. За the old man who is 89 has traveled to the world other side. За тэрхүү хөгшин 89 настай тэрхүү хөгшин has traveled аялсан дэлхийн нөгөө тал руу аялсан гэж байна. My grandpa who is 89 has traveled to the world other side. Миний өвөө 89 настай миний өвөө дэлхийн нөгөө тал руу аялсан гэж байна. За тэгэхээр энэ дээр яасан the old man гэдгийг бол тослох шаардлагатай тийм ээ. Яг ямар old man вэ гэвэл 89-тэй гэдэг нь бол чухал мэдээлэл байна. Миний өвөө гэдэг бол нэг одоо тосгоод шаардлагагүй зүгээр л нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор who is 89 гэд хэлсэн. Тийм учраас энэ нь болохоор яг нь non-defining adjective clause учраас хоёр талд нь таслал авсан гэсэн үг. The phone which has the most features is the most expensive. The phone утас ямар утас юм? Which has the most features хамгийн их одоо үйлдэлтэй утас бол хамгийн үнэтэй юм аа. iPhone 16 which has the most features is the most expensive. За iPhone 16 гэдэг тодорхой байгаас тий ойлгомжтой утас байна. За хамгийн их юутай хамгийн их одоо үйлдэлтэй iPhone 16 бол хамгийн үнэтэй юм аа гэж. Тэгэхээр энэ тохиолдолд хэдүүлээ одоо энэ conjunction-ууд нь тийм ээ conjunction нь who, which, за that, when, where гэдээ байгаа. Тэдэр дундаас зөвхөн that-ийг л ингэж хоёр талаа таслалтай хэлэхгүй. That дээр л хэлэхгүй гэсэн үг. Non-defining adjective clause that дээр л байхгүй гэсэн үг хана штэ. За бусдын дээр нь бол бүгдэн дээр нь байж болно гэсэн үг. За баярлалаа. Өнөөдрийн хичээл ингээд дуусж байна. Энэ дээр багш нь дахиад нэг нэмэлт тайлбар хийж өгмөр санагдлаа. Юу вэ гэвэл за хүү тийм ээ whom гэх хоёр conjunction байгаа шүү дээ. За whom-ыг болохоор хэдүүлээ бичгийн хэлэнд илүү их хэрэгэлдэг.
бичгийн хэлэнд. Ярианы хэлэнд нэг хүм гэ хэрэглээд байдаггүй. Хүмийн оронд хүү гэж хэрэгжилдэг шүү заяа. Who I met yesterday гэж хэлцдэг. Тэгэхээр яг одоо нөгөө object-ийнч байсан, subject-ийнч байсан тийм ээ. Хоёултан дээр нь хүүг хэрэгжилнэ гэсэн үг. Зөвхөн бичгийн хэлэн дээрээ хүм гэж аваад хэлдэг. За ингээ өнөөдөр хичээл дууслаа. Баяр та. Дараагийн хичээлээр үргэлжлүүлээд ажигтай классаа үзнэ.